Талбай дээр бас энэ бүх аялцаагүй үед дараагийн даваа эхэлж байхад талбайд барилж байгаа бүхчүүдийг бол одоо бас барьцтай үйлцүүлээд тэр одоо үүд хэсэг рүү гаргадаг байсан хуучин бол одоо бол барилж яхад нь шууд гаргаад идэг болсон юм байна. Яг нарийн одоо бас учрыг яг хэлж басаа мэдгүй юм. Ерөн зүгээр гэхдээ талбай дээр шинэ даваа эхэлж яхад бол барилж байгаа бүхчүүдийг бол одоо салгаад засуулууд одоо тэр хөлөнцийн тэрээд авч явж байгаад буцаж гаргаж ирж бариулаад барилдуулдаг байсан. За гар ургалаад хөмөрсөн. За хөмрөө Дотоодцсан аймгийн Начин баяраа. Аймгийн Начин Мөнх Эрдэнэийг. За Овс аймгийн Цагаан хайрхан сум яриат аймгийн Начин Тод сайхны Мөнх Эрдэнэ аймгийн Нэмэх Начин. За 16 оны аймгийн Начин. 22 онд баталсан. За аймгийн Өсөх Нэмэх Начин гэж одоо аймгийн Начин золоо 2 баталсан хүнд өгдөг ийм чимэг байдаг. За даваад орж Мөнх Эрдэнэ Адиа сургууль Скватрын онгоны Адиа сургууль бол одоо Өсөн Нэмэх Начингууд. За 1 баталсан хүмүүс бол одоо Нэмэх Начин. 98-гийн цолтоо тэгээд баталсан шивгэрсэн бүхчүүд бол одоо хамгийн түрүүнд Нэмэх гэж чимэг авдаг юм байлээ. Дараа нь бол Өсөх юм байлээ. За хөлийн зэт Дундгой аймгийн Арслан Үлзий Мөнх Арслан ажиллаж байгаа юм байна. За Бологийн Алтан гэрэл Ламд орж ирийн барилдаа баруун дан шүдгний барьцтай байгаа. Тэгш барьсан шилжих бас арай болоогүй юм болов. За дүүз гаргацсан зүгээр эсрэг талд бас дүүз дүүрэх гэдэг шиг байна. Нэг дутуу байна. Дорнотын Болгоны аймгийн Арслан Шин Зэрэг дутуу байх шиг байна. За ингээд дүүзийг бол заавал одоо дүүр гэж иж бас тавьдаг. Дүүз гэж юу хэлж байгаа ингээд тэгэхээр талд байгаа 6 сул дээр гарч ирсэн 12 бүх. Ер нь бол томоохон барилдаануудыг бол даваа эхлэхийг одоо яг дүүз дүүр гэж байгаа тавьдаг. Давааны арыг бол одоо залгаж дуудаад явждаг. За 2024 оны удирдлагын аймаг цэргийн золтой бүхчид хамгийн анхны барилдаан Азтай залуус 12 дугаар сар барилдааны 2-ын даваа Монгол бүхий өргөнд хэллээ үзэгчтэй. За 2-ын даваанд бол 2 хүн сумын зан 2 давсан байгаа. Аранган дөржтөг Дундговын Мягмаржав гэж. За аймгийн ур зарслан Номон далаа Аранга аймгийн ариад сумын зан дөржтөг өгтө аймгийн арслан Хур зарслан Баттөвшин сумын зан Мягмаржавтай онолт арсан юм байна. За Хур зарслан Өсгөөр Ишиг даваагийн Бөм баяртай Хур зарслан Алтан цоож Мөнхбатын сумын явцартай. За Хур зарслан Очирхүү за Гончгсөрөнгийн Батцөрөгтэй онолт арж байгаа юм байна. Эрхий болоо Өнөр баттай аймгийн ур зарслан Нарманбаатар
Мандаватрын өсгөрөөдүүтэй аймгийн ур зарслан Сүхбат Өврангаан Чимэд очиртой. За аймгийн ур зарслан Мөнх 2 аймгийн начин Төв аймгийн Бүрэнгийн ганцхан Алтан багантай онолт харж байгаа юм байна. За эрүүл дарслан Дундговын Сайхавгийн Данзаар гिचаатай Бадцоо ур зарслан Завхны Бямбдэржтэй цэцүүлээ. Аймгийн ур зарслан Иркэ болон аймгийн начин Өнөр Бат 2-ын барилдаа эхэлсэн. За аймгийн начин Батцэрэг дайраад Илэг ус Синжигний барьц Цугоогцны барьцтай болоод авсан байна аймгийн хур зарслан Очирхүүг. За хур зарслан Наранбаатар аймгийн начин өсгөрөөдүүтэй онолт арсан байгаа. За нэгийн давааны 1-р дүүзийн бүгчүүд бол ер нь аймгийн начингууд гарцсан байгаа юм байна. За аймгийн ур зарслан Сүхбат аймгийн начин Чимэд дөржтэй онолт таарсан. За Сумын зам мэгмэрж баруун суугатад авсан байна аймгийн ур зарслан Бат Төвшинг. За итэ дутуудсан Бат Төвшин ур зарслан зүүн талтай зүгээр гар зүүн гар Илэг усан дүргийн болж бас эвгүүл барилдаантай бөхтөө зүүн хавирн тахимдэн мордон давуулж гуйдан. За нэгийн давааны төгсгөлийн 2 бүх маань давалцааг байна. За дөрөв хөлдүүлээд ард нь гараад мхэн гүцээлээ. Дундгой аймгийн Сайхав сум яриат аймгийн начин Данзаар гिचаад Архуул аймгийн Хонгор сум яриат аймгийн арслан Ерөөлтөөр 2 давлаа. Дайраад явахт нь даагуулаад хөмөрсөн баяраа дутуудсан. За аймгийн ур зарслан Бадцоож аймгийн начин Бямбдар 2-ын барилдаан Синжигэн дээрээс зөрж хаалаад барьцын давижлаа. 2-ын давааны хамгийн түрүүнд учраа бөхөөд авж байна. Аймгийн начин Данзаар авжаа. Аймгийн арслан Бямсүрэн Баянгор аймгийн начин Балжин нэмтэ онолт таарсан. Болгон аймгийн 3 булаг сум яриат Алдар спортороо Болгон ханд хэмжээний аймгийн ур зарслан Очирхүү аймгийн начин Батцэргээр 2 давлаа. За мордод буцаж гарахт нь зөөрж дагаж мордод өвдөг шороодлоо. Баянгор аймгийн яриат аймгийн начин Тамдорж Овс аймгийн яриат аймгийн нэмэх начин Бологийн Алтан гэрлээр 1 давлаа. Аймгийн ур зарслан Батцоож аймгийн начин Бямбдар 2-ын барилдаан барьсан дэрэгүү Апо компани үг аймгийн арслан Даваасар Увс аймгийн начин Ядам Сүрэнтэй онолт таарсан байна. За зөрд зууга тахимдж хөөгөө дутуудсан. Аймгийн арслан Говдөлэг Төв аймгийн Аргалантсан яриат аймгийн начин Чонэмтэй онолт таарсан байна. За хур зарслан Бат Төвшин Сумын зам Мягмарж 2-ын барилдаа. За Бат Төвшин арслан дайраад зөвлөгөө Синжгээ аваад барилдаа эхэллээ. За аймгийн арслан Шарвдэрж отхон төгс аймгийн начин Батцүрийн Бат Эрдэнэтэй онолт таарсан. Бас чангаан байна шүү. За Алтан баг нь би нэг жуудагийн үн штэ гэдэг шилэр нь босоо зогссон зүүн ташаа зөрүү давуулаад зодгныхын ширээсэн дээрээс атгаад авцсан зогсож байгаа харагдаж байна. За энэ
За дайрч наагаа дутуудаад зөрөө суугадаад мордсон. За мордоод тэр чигээр нь дайрчлаа. Дорнот аймгийн болгон сум яриад аймгийн Арслан шин зэрэг үндэсний Батлан хамгаалгын сургуулийн бүх аймгийн чин цагаан үгийн мөнгө эрдэнээр 2 давлаа. За давсрын хонгоцсон зүүнд нь хонгоцсон. За дутуудахт нь харин зөрж дайраад Апо компани бүх аймгийн Арслан давсрын аймгийн чи ядам сүрэнгээр 1 давлаа. За давсрын бол өөрөө одоо өмдсөн зүүн талтай юм бүх зүгээр зүүн дээр их сайхан мэдэрдэг. За шилдтэй дургшин сунгаад татсан шүү. Ховд аймгийн Ариат аймгийн чин Бүдээгийн баяр Авс аймгийн Ариат аймгийн чин мөнгө эрдэнээр 1 давлаа. За хоёрын давааны үргэлжлэл одоо 4 дүүзэд бол аймгийн Арслангууд аймгийн заануудтай оноолтаарад бол өндөрлж байгаа юм байна. Хамгийн сүүлд бол одоо аймгийн заа Оргилбаатар аймгийн заа Бадам дөржтэй оноолт дарж байгаа. 63 аймгийн Арслан хоёрын даваанд бол босч барилдж байгаа юм байна. За аймгийн урт зарслын өсгөр аймгийн Шинжиг даваагийн бомбойр хоёрын барилдаа эхэлсэн. Аймгийн чи өнөр бат аймгийн урт зарслын Ирки болоо хоёрын барилдаан барьсан төрөйгөө. Аймгийн Арслан Бямсүрэн аймгийн чин Баялжины хоёрын барилдаан. За Булган аймгийн Могод сум яриад аймгийн Арслан Хурц зарслан Сүхбат Өвсгөл аймгийн Цагаан уур сум яриад аймгийн Урт зарслан Баттүвшин нар тусвар 2 давлаа. За Алтанбаг нь атсан да энд. Ачаад дутуудсан. За аймгийн Арслан Говтлек аймгийн чин Чойном хоёрын барилдаан барьсан дөрөйг өгнө. Аймгийн Урт зарслан Алтан цоож Баян Онгор аймгийн яриад аймгийн чин Сумья озертой оноолт даарсан тэр талбайн зүү ойд захад барьсан дөрөйг өг. За хашир одоо туршлагатай олон жил тогтмол одоо барилдсан аймгийн Урт зарслан Сүхбат аймгийн Урт зарслан Баттүвш нар 2 давж гин. За Хурц Сүхбат ч ингээд нэг гүүгээд эхлэхээр бас эвгүй шүү. Давчаал эргээд хурд игээд эхлэхээр бас л их эвгүй барилддаг. За 63 аймгийн Арслан үлдсэн байгаа 2-ын даваанд. За аймаг зэргийн цолтой бүгчүүдийн барилдааны талаар бас түрүү ярьж ирсэн нэгэн давааны төгсгөл. За 7 хоног болгонд одоо 1 удаа болдог ийм барилдаан байсан. За жилд одоо бас олон төрүүлсэн бүгчүүд бас нэлээд байдаг. 1 жилийн барилдаанд. За Дорцсон бууг гард, Өсгөр авраг, Од гэрэл цаа гэд ер нь ангахын зааланд одоо 1 улирлын барилдаанд дэр 7 төрүүлсэн энэ бүгчүүд байдаг шүү. За Монгол бүхий өргөөнд бол одоо Мөнгөн цоож Батбаатар гээд яригдах байх. Бямбажав, Мөнгөнбаатар гээд. За бүгчүүдийн дунд бол бас нэг тийм үг өгдөг. Ер нь аймаг зэрэг төрүүлээд байх юм бол тэгээд улсын цааланд ойрхоо очиж байгааг чинь шинжчүүдээ гэж. За аймгийн урт зарслан Номон далаа тал зөрүүлээд баруун этэ дутуудсан зөрөөд бол одоо шинжлэхүүнийхний барьцыг атгацсан байгаа. Аймгийн Начин Батэрдэн аймгийн Арслан Атхан цоож хоёрын барил Атхан төгс хоёрын барилдаа барьцсан төрөйгөө. За Чойномчныг гүйчих гээд байгаа бол та зүгээр Говтлек бол барих гадах шиг байна. Дахимдаа дутуудсан толгоо ургалаад авсан Бямсүрэн тогтчлоо 2 үхэн барилдаа. Аймгийн Арслан Бямсүрэн аймгийн чин Баялжины хоёрын Баян Хонгорын 2 бүх одоо хоорондоо оноолт дарсан барилдаж байгаа. За тэр наад гарттай л ингэж ноцолж сөрөө дахимдчих үедээ Энтэй аймгийн өмнөдлгөр сум яриад зөвлөгтүүчний тэг 14 дугаар анги Алдар спорт орооны бүх
Аймгийн Арслан Алтан цоож аймгийн Эчин Сумья узраар 2 давлаа. Төв аймгийн Ариат аймгийн Арслан Мөнхбат Оволтой аймгийн Ариат аймгийн Эчин хүдэртэй онолтой арсан юм байна. За өмнө нь бол одоо ган хөлөг нэртэй барилдажсэн. Үндэсний хөлөө улсын аваргаас мөнгөн медаль үрдчихсэн өсвөрийн улсын аваргаас. Ийм бүх Дорноговын зундын Завхан аймгийн Ургамал сум Ариат аймгийн Арслан Өсгөөбаатартай онолтой арсан юм байна. Баянгар аймгийн Арслан Батцангэл Увс аймгийн Эчин Бэлэг сайхантай онолтой арсан юм байна. За Өвсгөл аймгийн Арслан Баасанжав Завхан аймгийн Эчин Их Амгалантай Төв аймгийн Даваажам Завхны амар санаатай Увсын Ямсанбуу Говалтан ган тогтохтой Булганы Айшват Сэлэнгийн Батжаргалтай Сэлэнгийн Наранбаяр Ховдын Баяраатай онолтой арсан юм байна. За Баянгар аймгийн Баян сум Ариат аймгийн Арслан Батцангэл аймгийн Эчин Бэлэг сайхнаар 2 давлаа. За тэр гар урагшаа их ингэж саяны баруун энэ ч бол одоо их аюултай шүү дээ. За аймгийн Урд Зарслан Мөнх 2 аймгийн Эчин Алтан багнаар 2 давлаа. За Хэмтэн аймгийн Жаргалтан сумын Ариат аймгийн Эчин аймгийн Арслан Шарвдэрж ятхан төгс Булган аймгийн Сайхан сумын Ариат аймгийн Эчин Батцарын Батэрднэр 2 давлаа. За юу болсон юм болоо тэр барилдаа. За Батэрдэн За Баян-Улгийн аймгийн Баян-Нур сумын Ариат аймгийн Арслан Говтлэг аймгийн Эчин Чойномор 2 давлаа. За Санжигны өрсөн дээрээс хөнтрөө залгаж хонгонд нь суугаад дутуудсан. За Намн сүрэн Алтан уяг 2-ын барилдаа. За дайрс дахимтаад Булган аймгийн Сайхан сум Ариат аймгийн Арслан Намн сүрэн Сэлэнг аймгийн Эчин Алтан уягаар 2 давлаа. За аймгийн Эчин Батжаргал аймгийн Арслан Хашват 2-ын барилдаа. Батжаргал Санжигны Сугавцгийн барьсан дээрээс дайр тахимдах гээд дутуудсан. Баруун зүүн гар элэг усны барьцтай болоод бариад авсан байна. За аймгийн Урд Зарслан Наранбаатар аймгийн Эчин Өсгөрөөдөө 2-ын барилдаа барьсан төрөөгөө. Мандал сумын Ариат Хос Ширхтан групп Альтер спортроо 5 дивизионы бүх аймгийн Арслан Ангаа Наранбаяр аймгийн Эчин Баяраагаар 2 давлаа. За аймгийн Эчин Батжаргал баруун элэг устэй татгцсан. За элэг уснийх нь барьсан дээрээс зөрөө дартсан аймгийн Арслан Хашват. Аймгийн Арслан Баатар бол Хэмтэн аймгийн Арслан төвшин төгстэй онолтой арсан юм байна. За аймгийн Урд Зарслан Ирки Булан аймгийн Эчин Өнөр Батыг элэг үстэй дөрөөд авсан зүүн талдаа. Аймгийн Арслан Төмөр цоож аймгийн Эчин Баярбаттай онолтой арсан байна.
За хоёрын давааны 1-2 дугаар дүүзийн барилдаан бол бас нэлээд тогтсон. Аймгийн Арслан даваа жамс аймгийн чи амар санаа хоёрын барилдаан даваа жамс баруун талтай элэг үсэнжигний вэрцтэй болоод бариад авсан. За даваа жамс Арслангийн баруун хөлж одоо бас аюултай үйл шүү дээ. Дунгуулдаа татсан. Хөмрөн давхар ачин. За хоёр бүхний барилдааны эцсийн шийд бол бас гараагүй байгаа юм байна шүү үзэгчтэй. Хөлийн цэц Торонто аймгийн цагаан уусам яриад улсын нэгэн цогцол төрж дээр бол хоёр бүхний барилдаан хянагдж байгаа юм байна. За хурц Арслан өсгөр аймгийн нэгэн Бөмбөр хоёрын барилдаан баруун элэг үсэнжигний вэрцтэй эхэлсэн. За хурц Арслан Наранбаатар аймгийн нэгэн өсгөрөдөө хоёрын барилдаан зүүн элэг үсэнжигний вэрц задарсан. Одоо бол баруун талтай элэг үсэнжигний вэрцтэй үргэлжлэнэ. За аймгийн урд Арслан Батцоож аймгийн нэгэн Бямбаттар жирийн барилдаан зүүн дан шуудганы вэрцэн дээрээс эхэлсэн. За аймгийн Арслан Бүрээгийн Өсхбаатар аймгийн нэгэн Зундын хоёрын барилдаан барьсан төрөөгөө. За Аранга аймгийн ариа Цумын зан дорж давг өнөөдрийн барилдааны зүүн талыг одоо магнаалж барилж исэн бүх Сүхбаатар аймгийн Онгон сумын ариат аймгийн урд Арслан номин далаагаар 2 давлаа. За нэг дээр Сэлэнгийн гам баяр их жирэн тэгээд санамсаргүй бас даваагүй юм байна шүү. Бас л чангарч байгаа залуу байна. 2 дээр номин далааг аваад явжлаа. 3 дээр яахыг таашгүй. Өнөөдрийн барилдааны нэр бол бас өөрөө их гоё шүү дээ. Азтай залуус гэж байгаа. За хашиж мордсон шиг даваагийн Бөмбөр. За энэ мордсон үлдсэн болов яасан бол доо. За энэ мордоо. За таир нь зүгээр одоо цэцдэр одоо шийдэгдээд хариу гарах ба хоёр бүхэн барилтаа их л ойролцоо юм. За хурц Наранбаатар аймгийн нэгэн өсгөрөдөө юм барилтаа мордсон Наранбаатыг за мордоод дайрчлаа. Говьалтай аймгийн халуун сум яриад хантайшир дэвжээний бүх аймгийн нэгэн Манлайбаатар өсгөрөдөө аймгийн урд Арслан Наранбаатараар 2 давлаа. За нэг аралтайхан шиг аймгийн урд цаар 2 давлаа да улсын баяр наадамд 4-ч давж исэн бүх шахаатахт нь дайраад ганцхан мордсон. За ер нь үндсэндээ бол бас өөртөө ч тун ихтгэлтэй мордсон юм байна шүү.
За нэгийн 2-ын давааны 1-р дүүзээс дорж дог Номонтлоо хурцаар Өсгөрөөдөө Наранбаатар хурцаар за Данзан аргичаа Ерөөлт Арслангаар одоогор бол одоо даваад байна. За талбайд бол 2 3 дугаар дүүзийн бүгчүүд барилдахаар гарч ирж байна. Аймгийн харцгууд одоо аймгийн Арслангийн аманд ирж байгаа гэсэн үг. Дундговын дорж зүрэнтэй Нэмэх Саран золбоо, Баянгарын Батар шигтон Өсөн нэмэх даваад орж за Төв аймгийн Дашдаваатай Эренчин жүгдэр. За Өвөрангай аймгийн Нарийн Телсум Яриат аймгийн Арслан Мягүрцэрэнгийн Ган тулга Дархуул аймгийн Орхон сум Яриат аймгийн зам Батбаяр хоёрын барилдаа гэсэн мордоо дайрсан. За одоо Тэсэрнэ гэж ярьдаг да зүтгэхий гэж хэлж байгаа маш урднаар цэргийн чин Биндрия давлаа. За бар хөлийн зүүлийн шүүрч ам шилжүүлээд Дархуул аймгийн Орхон сум Яриат аймгийн зам Батбаяр аймгийн Арслан Ган тулгаар давлаа. За Ус аймгийн Арслан Сэр одоор цэргийн чин Биндрия 2 давлаа. За аймгийн Арслан Төвшин төгс аймгийн нэмгэн чин Баатар болдоор давлаа. Аймгийн Арслан Өсгбаатар аймгийн чин Зундыгаар давлаа. За Өвсгөл аймгийн Арслан Баасанжив аймгийн чин Их Амгалангаар давлаа. За энэ зүүлийн одоо Дархан зүүний шүүрээд автсан. За ганцлахын зүүл бол одоо алдартай хөл шүү те. За дамжуулж баруун болгоод дайрцсан юм байна. За Баасанжив Арслан баруун талдаа Сэнжигний барьцсан дээрээс татаж хавираад давсан. За Ус аймгийн Телсум Яриат аймгийн нэмхнэтчин Саран золбоо Дундгой аймгийн Арслан дорж зүрэнгээр нэг давлаа. Аймгийн зан Жожис өрн Дархуул аймгийн Арслан Эрдэнэчил унтаа нол даарсан байна 2-ын даваанд. За Бомбаяр Өсгөр 2-ыг дахиулсан байх шүү. Төв аймгийн Угтаал Зайдам сум Яриат аймгийн Урц Арслан Өсгөр. За өмнөөс нь шахаад татсан зөөрсөн шүдгнийхээ барьцыг алдсан да Бомбаяр аймгийн Урц Арслан Өсгөр давхар шүдгний барьцтай. За татахт нь харин өөрөө дагаж мордоод буруудлаа да. Төв аймгийн Угтаал Зайдам сум Яриат Дүнжин гаруй дэвжээний бүх аймгийн Урц Арслан Өсгөр аймгийн чин Бомбаяраар зүү мордохт нь зөрж хутгаад 2 давлаа. За баруун зүүндээ давуулаад авсан. За дээр давуулаан дээрч бас нэг айхтар шунсангүй аймгийн чин Батчаргал аймгийн Арслан Хашбат 2-ын барилдаа барьцаадрлаа. За гончиг тавхаг дэлгэр далаа хавираад даагаагүй юм байна. Хавирахт өмнөөс нь зөрөөд алхацсан. За аймгийн Арслан Чимбат аймгийн зан сайхан бэлэгтэй онолт даарсан байна. Арангай аймгийн Чулуут сум Яриат алдар спорт дорооны бүх аймгийн Арслан Чимбат. За аймгийн Арслан Адзай аймгийн зан аймгийн Арцаг сайн бэлэгтэй онолт даарсан байна. Арангай аймгийн Цэнхэр сум Яриат аймгийн Арслан Будагийн Батцайх аймгийн Арцаг Дэлгэр сайхан нар 2 давсан. За хөөгд явсан. За тэр чигээр нөгөөд дайрчлаа. За Баян Хонгор аймгийн чин Лам дорж аймгийн Арслан Бадралаар 2 давлаа. Шүдгний өрцөн дээрээс голдож дайраад давсан. За гончиг давхаа 2 давсан байна. Арангай аймгийн Чулуут сум Яриат аймгийн Арслан Чимбат аймгийн зан сайн бэлгээр 2 давлаа. Төв аймгийн Баян сум Яриат аймгийн Арслан Батцүх Увс аймгийн Ховд сум Яриат аймгийн Арцах Сэрчин хүүтэй онолт даарсан. За аймгийн Урц Арслан Ирки Булан
Зүүн талаараа дан шүдгний барьсан шилжиж байна. Аймгийн чи Өнөр Баттай. За аймгийн Арслан Ади аймгийн арцаг Танир Вэргэнтэй онол таарсан юм байна. За болгоны сайхны Батэрдэн Сүхбаатарын Түмэн цогтын буян тогтогтой онол таарсан ба шүү. Бас 2-ын давааны төгсгөлийн дүүз юм да сонирхолтой барилдаан байна. Баяр баасан Намны Эрдэнэтэй. За хий татсан 2 ч удаа хий татаад дутуудсан давлаа гүйчихвээ. Ер нь бол тийм л бодоо харагдаад байна. Одоо бол хавирах баг. Аймгийн урд зарслын ирэх болоо. Аймгийн чи Өнөр Баттай 2 барьц задарсан. За аймгийн Арслан Батбаатар аймгийн зам Баян хонгорын Мэнд 2-т онол таарсан. Доронтой аймгийн Арслан Бэлгүүттэй Өмнө говийн Манлай сум яриад Апу компани уг аймгийн зам Дорж боломтой онол таарсан. Төв аймгийн Заамар сум яриад Заамар өгөөмөр хайрхан компани Баянгол Эко Заамар компани зөвлөлтүчний тэг 16 дугаар анги Дүнжин гарав дэвжээний уг аймгийн Арслан тавгдэржийн даваа жамц давлаа. Аймгийн чи амар санаагаар давж байна. Аймгийн урд зарслан Батцааж аймгийн чи Бямбатар жирийн барилдаа зүүн давхар шүдгний барьсан жилдэг юм байна. Төв аймгийн Эрдэнэ сан сум яриад Алдрын спортроны аймгийн Арслан нэргүүн Даштава Завхан аймгийн Баян сум яриад аймгийн Арцаг Эренчин жүгдэртэй онол таарсан байгаа. За аймгийн Арслан Эрдэнэчил аймгийн Арслан заан Жойжсүр 2-ын барилдаан барьсан дэрэгүү байна. За сугдаж тахимдаа Завхан аймгийн Шилүүстэй сум яриад аймгийн Арслан Батбаатар Баян хонгор аймгийн зам Мэнд 2-аар 2 давлаа. Баян улгийн аймгийн яриад аймгийн урд зарслан Малиш ирэх болоо Өвсгөл аймгийн начин Өнөр Батаар 2 давлаа. За аймгийн Арслан Хашбат аймгийн начин Батчиргад 2 барьц задарсан. Аймгийн Арцаг Сэрчинхүү аймгийн Арслан Батцүгтэй барьсан дөрэгүү байгаа. За Эренчин жүгдэр Даштав 2-ын барилдаан бас барьсан дөрэгүү. Баруун суугдсан зүүн дан шүдгний барьсан дээр сүгж дүүн талтай хавираад өвдөг шороодуулсан юм байна. Аймгийн урд зарслын ирэх болоо. За аймгийн Арслан Хашбат аймгийн начин Батчиргад 2 баруун дан шүдгний барьцтай барилдаа эхэлсэн. Сэргийн Арслан үлжээ сайхан аймгийн Арцаг Ламхүүтэй онол таарсан барьсан дөрэгүү. Аймгийн Арслан Мөнгөт аймгийн начин Хүдэр 2-ын барилдаа. За хашлагдуулаад талбайг олж байна. За Хурц Арслан Батцааж шуудганы барьсан дээрээс суугдаад авсан барьцтай аймгийн начин Бямтөржиг заад чангаруулж байгаа зүрж хойш мушгаад өвдөг шороодууллаа. Ховд аймгийн Чандман сум яриад аймгийн урд зарслан Батцааж Завхан аймгийн Цэцэн сум яриад аймгийн начин Бямтөржээр 2 давлаа. За чангаруулж байгаа гэдэг нь бол яг нөгөө мехик ч юм шиг ингээд барьцсан дээр одоо өөрлөгөө татаад за тэгээ цагтаа чангарангууд нь яг тэрэн дээр нь байран дээр нь зөөлөө мушгиж чинь. За ханган хайрхны баяр баасан өнөөдөр аймгийн Арслан цолтойгоо гарчиж задгалж байгаа. 2-ын даваад Булган аймгийн сайхан сум яриад аймгийн зам Намны Эрдэнэтэй онол таарсан байгаа. Бас сонирхолтой гоё барилдаан болно. За Говьалтай аймгийн Ариат аймгийн начин Хүдэр аймгийн Арслан Мөнгөбаттаар 2 давлаа. Илгүү Сэнжигний барьсан дээрээс Дунгуулдаа татсан. За өөрөө ч одоо ер нь Мөнгөбат Арслан бас толгой гектар мөрлөө дараад их чангараад за гიშгэгдэлч бас их соливсон юм байна. Яг тэрэн дээр нь
Дунгуулда татсан зүүн талдаа. За аймгийн ард зэг 90 жүгдэр аймгийн арслан Даштава гэж очоогоо л байгаа. За давхар шөөдгөний за Аранга аймгийн хариат аймгийн арслан Жаргал сайхан Баянгол аймгийн ард зэг Цэрэн дөржээр 2 давлаа. Сэлэнг аймгийн Баянгол сумын хариат 5 андивжиныг аймгийн чин Батчиргал хавраад аймгийн арслан Хашаатаар 2 давлаа. Доронтой аймгийн Баян сумын хариат аймгийн арслан Бэлгүүтэй 2 давлаа. Аймгийн зан Дорж болмоор 2 давлаа. За энэ барил та. Түрүүний онцолсон одоо сонирхолтой барил та. Буян тогтох зүүн. Батэрдэн зүүн. Аймгийн арслан галдан цагт аймгийн зан Мөнхөд 2-ын барил та. За барьц төр тавилцаа талбай гололсон. Аймгийн арслан Шарвдорж аймгийн зан Мөнхөрөдүүтэй онол таарсан байна. Аймгийн арслан Ганзүргийн Мөнхөрд аймгийн арслан Баатар хүүтэй онол таарсан байна. Батэрдэн хүрээндээ тэр урд зүүн төрөх болов. Аймгийн арслан Эрхэнбаяр аймгийн зам Бадарсадтай онол таарсан юм байна. За Бадарсад 2024 онд Овд аймгийн баярнад үзүүрлэж аймгийн заан цол үрдсэн юм бүх. Аймгийн арслан Зандахүү Төв аймгийн зан Жамсран дөржтэй онол таарсан юм байна 2-ын даваанд. За 2-ын даваанд ер нь аймгийн арслангуудын ам бус чанхан заанууд ч юу. Харахад бол ер нь доор хаяж нэг 5-8 жилд одоо бэлтгэл хийсэн бүгчүүд байна да. Цэргийн зан Рууингийн Батцуур Төв аймгийн арслан Батуйгаар 2 давлаа. Дондгой аймгийн Эрдэнэ далай сумын хариат Алтар спорттор нөх аймгийн зан Чойжилсүрэн Дархуул аймгийн Шарингол сумын хариат аймгийн арслан Эрдэнэ чулуун 2 давлаа. За Уранга аймгийн Зүүн Баяулан сумын хариат Зэвсэг түвшний 150 дугаар ангийн бүх Цэргийн арслан Өлзий сайхан аймгийн ард Ламхүүгээр 2 давлаа. Зүүн хөлийн шүүрч аваад дээрлэлсэн байран дээр нь. За хөвсгөлийн хөөрхөн баасан жав шуугуулдаад Баян онгорын дашийг байран дээр нь аваа залчлаа. Дорногой аймгийн Айраг сумын хариат аймгийн арслан Занданхүү Төв аймгийн зан Жамсран дөржээр давлаа. За баасан живэгч бас өнөөдөр одоо өнгөнд олон хүн таавар дэвшүүлж харж байгаа. За суугтаж хөнтрөө дараар нь суйлсан, дайрсан, дагуулаа ицсэн үлдээ бушгицсан. Говьалтай аймгийн Төгөрг сумын хариат аймгийн арслан Даваадэрж Эрдэнэ тулга. Овс аймгийн зан Төгс жаргалаар 2 давлаа. Дондгой аймгийн Дэлгэр хангай сумын хариат Алдар спортрооны бүх аймгийн зан Мөнхбол аймгийн арслан Галдан цогтоор 2 давлаа. За илгсэн дээрээс Сэнжигэн дээрээс дараад их гоё суусан хонгонд нь зөрж хойшин дараад Сүхбаатар аймгийн хонгон сумын хариат аймгийн арслан Ганзүргийн Мөнхөрд Говьалтай аймгийн зам Баатар хүүгээр 2 давлаа. За аймгийн ард зэг танир вэргэнийг зүүн сугцсан борцтой болоод бариад авсан да аймгийн арслан Адия. За 90 жүгдэр
Даштава хоёрын барилдаан. За суугдсан барьцтай зүүн талдаа тойруулаад байгаа аймгийн Арслан Ади аймгийн Арцаг танир баригныг эндээс ингэж яагаад нэг даггуур ачдаг юм болов? Аймгийн Арслан Эрхэн баяр аймгийн зам Базар сад хоёрын барилдаа барьсан төрөйг байгаа. За Баянгар аймгийн Арслан Баттогдох Хөвсгөл аймгийн зам Хатан зоригттой Төв аймгийн Арслан Баярбаатар Сэлэн аймгийн зам Инх жаргалтай онолт таарсан байгаа. Талбайд өрөлж байгаа бүгчүүдээр одоо Азтай залуусын 2-ын даваа дуусна. За Азтай залуусын төрөв бүх бол одоо аялалд явна гэдгийг манай үзэгчид бүгчүүд бүх сонирхогчд бол бүгд сонссон. Хин бэлтгэл сайтай байгаа. Хин одоо өөртөө ихтэй сайн барилдсан бол өнөөдрийн барилдаанд төрүүлнэ. За одоо ихэнтэйгээ хамт аялах одоо юм эрхийн бичгээр шагнагдсан зүгээр. Эхнэрүүд ч гэсэн бас нөхрөө хэр одоо бэлтгэл сургуультай сайн хийж байгаа гэдгийг бас давхар харахад боломжтой ийм л барилдаан. За эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг юм. Энд барилж байгаа бүгчүүд бол бүгд л одоо төрүүлэхийн төлөө одоо барилдаж байгаа. За тэр хойно л одоо түрүүний онцсон барилдаа яг тэр шар дээр л явагдаж байна та. За шарвтөр зүүлийн шүүрээд авцсан аймгийн зам мөнгө ирээдүг Баярваасаа аваад мордсон Баярваасаа аваа явчлаа. За Аранга аймгийн Хотонцом яриад Алдрес спортороны бүх аймгийн Арслан шарвтөр аймгийн зам мөнгө ирээдүгээр 2 давлаа. За Ханга харихны Баярваасан аймгийн зам Намны эрднийг тахимдаад дагж мордоод аймгийн Арслан Баярваасаа 2 давлаа. За бүх үлэгтийн залуучууд жирэмтгэл гарын үзүр дээр зөрөө шүүрээл явчих чинь та. Шарав дөрж бол одоо яг чөлөөтийн чөлөө зүртэй Баярваасан бол одоо сайн мэдэхгүй байна. Чөлөөжүүд доогор нэг айхтар тийм сүртэй бол барилтааг баг. За Арангааны мочир Хөвсгөлийн бүхөө ихтэй онолт арсан. Нэг нь гартаа барьтаа, нэг нь хөлдөө барьтаа аймгийн Арсан зав хоёр л онолт таарч тэ. Хүний барьцанд орно гэдэг чинь яг энэ шүдээ эренцэн жүгдэр минь. Зүүн давуулуулаад Цугонгосны барьц утсан. За харин босгочлаа. Ур чадвар илүү юм аа л гэж яах шиг байна. За Авхан аймгийн Баянтис сум яриад аймгийн Арцаг эренчин жүгдэр аймгийн Арслан нэргүүн Даштаваагаар 2 давлаа. За хоёр үеийн гიშгэгдэл биений мэдрэмж бас л нэлээд зөрөөтэй харагдаж байна да. Мордсон яг үндсэн зүүн тал дээр нь мордож ангараад буцаж гарсан тойруулаа босгоцсон. За энэ босгох мехний бас одоо нэлээд яривхтай л хөвлөрүүдийн нэг их шилжилт шаардаж хийгдэж идэг юм бих. Булган аймгийн Хишиг өндөр сум яриад Алдрес спортороны бүх аймгийн Арслан цогтойгийн мөнгө 2 давлаа. Булган аймгийн зам Баяр жаргалаар 2 давлаа. За ер нь бол шахаад татанаас илүү бол хөл нь одоо байрнаас хөдөлсөнгүй өөрийнх нь үндсэн тулгуур үл явахгүй гэдэг бол мэг төгсөхгүй. За Батгдах мордож уураад мушгих гээд байгаа. Ер нь бас их томорхоод барилдаа сурцсан юм залуу байлээ. Баянгар аймгийн Баян өндөр сум яриад Төмөрбаатарын Батгдах гэж. За ер нь тулсан юм дээр бол хөөгөөд дайрах юм бол их тийм мэдрэмжтэй одоо хүний хүндэн төвийн шилжилт хаана үлдсэнийг л одоо мэдэрч дайрдаг хүмүүс. Тийм хүмүүсийг бол одоо ер нь голлоод одоо үлдэх чадвартай барилдаа мэдэрдэг гэж бид нар ярьдаг. За одоо том одоо төлөөлөгч нар бол одоо Хурц Сүхбат сайхны Намны эрдэнэ тэргээд одоо байна. За энэ сануулсан байгаа юм байна. Аймгийн Арслан буян тогтохыг. Одоо сануулга гэдэг чинь торгуул гэсэн үг шүү дээ. 3 торгуулууд бол үндсэндээ хасагддаг. За 1 торгуулууд бол тогтно. 2 торгуулсны дараа бол ухарж гიშгэх одоо ирэх бас байхгүй.
За ер нь Монгол бүхийн дөрмөнд байдаг санаатаагаар барилдааныг удаашруулах гэж. За тэгээ илэрхий одоо ухар зүхтуул гэдэг одоо тодорхой заагаад өгсөн байдаг. За аймгийн зам Бадарсад бол одоо эрхэн баярын синжгийг зөрөөд атгацсан юм байна. За баруун зүүн дээрээ таараа чигээрээ атгахыг бол одоо синжигдэж дарна гэдэг. За яг одоо баруун гараа очиж зөр дарж атгахыг бол одоо зөрж гэж ярьдаг. Аранга аймгийн Ихтамир сумын яриад бүхэлх дэвжээний үг аймгийн арслан Уусникагийн бат гэрэл аймгийн зан төр тогтохтой оноолт дарсан зүүн талдаа Сугонгоцны барьцтай барилдаа эхлэх юм байна. За аймгийн арцаг Сэрчинхүү аймгийн арслан Батцэг хоёроос одоо барилдаан төстэй юм өгчүүд наадаг хавирдаг. За аймгийн арслан Бат тогтох бол ер нь тэгээ суугдчаад яваад байгаа. Хавираад мордсон дахиад мушгсан хатан зэрэгтийг за Жавдсан дулмын хатан зэрэгтийн тэр баруун хөлч бас бяртаа шүү. Хөвсгөлийн ер нь хөлдөө бас бяртаа. Онцлог одоо нутаг нутгийн онцлог бол бүгд байдаг л да. За дагуулад хөмөрцөө. За хөлдөө бяртаа гартаа бяртаа хоёр бүхэл таарчтэй гэсэн тэгээд хөл сайтанд аваад явлаа. Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын ариат Хилжи спорт рооны бүх аймгийн зан халтрын бүх хоёр Аранга аймгийн Цэнгэр сумын ариат Алдар спорт рооны аймгийн арслан ням очроор хоёр давлаа. Баруун дагуулж өмрөөд түн. За тэгээ хоёр торгуулчаад хоошоо зүхтж идэг бүхчтэй. Тэгээд одоо яваад барилдахгүй бол яадаг юм бол доо. За олон бүх хасагдчихсэн шүү Монгол бүхийн өргөнд бас. Гэхдээ авуул одоо авахаас та гэж барилж болдгоо юм байх та. За одоо ер нь хасагдчих байхаа та баг. За Эрдэнэчил байх бол одоо зөвсгөшний тэг 32 дугаар анги хотын комендантын сахилгын офицер их олон жил хийсэн юм уу? Нилээ одоо шаардлага өндөртөө нэг гаргасан шийдвэрээсээ буцадгүй. За атгаад авсан дутуудсан харин нэг барьц төвтрээд олоод авсан шүү. За хоёр бүхэн барилдаан бол тогтсон. Зөрөө Сугонгоцны элэг усны барьцтай бол бариад авсан. Зүүн тал бол одоо хоёулаа зүүн талтай бүгчүүд. Аймгийн арслан Батцэг аймгийн арцаг Сэрчинхүү хоёрын барилдаан барьж задарсан. За аймгийн арслан Бат тогтох аймгийн зан хатан зэрэгт хоёрын барилдаан Сэнжиг элэг усны барьцтай эхэлнэ. Булган аймгийн Могод сум яриат аймгийн арслан Эрхэн баяр, Ховд аймгийн яриат аймгийн зан Баазарсад хоёрын барилдаан шуудганы барьцсан шилжиж байгаа юм байна. За Шахад татаа Дутуудсан аймгийн арслан Уусникагийн Батгэрэл аймгийн зан төр тогтохыг Сумын зан залтаа өгчүүдийн барилдаанд төрүүлж исэн үндэсний спортын 4-р их наадмын сумын залтаа өгчүүдийн барилдаанд өвдөг шороодохгүй бас төрүүлж исэн бүх аймгийн арслан Уусникагийн Батгэрэл. За толгойтой талдаа чавчиж мордно гэж бүгчүүд ярьдаг нөгөө. Одоо дан зоолгоцсон байжгаад ихэвчлэн хүмүүс бол толгойнхоо эсрэг талд морддог. За Уусникагийн Батгэрэл бол яг толгойтой талдаа тойрч алхуулаад таарж морддог бас өвөрмөс мэхтэй. Ботор шиг гард бас их сайн хийж гаргаддаг. За айлгусны барьцсан дээрээс онгон цуугга дутуудсан Эрхэн баяр. За нэлээд бас нэг мөлгөр дүүхэн болол байгаа барилдаан. За талбайд барилдаж байгаа аймгийн зан инх жаргал одоо 4-р их наадамд бас мөнгөн медаль авчихсан. Ганцхан Батгэрэл дунаад мөнгө Батгэрэл нэг ч унааг одоо төрүүлж исэн санагдаж байна. 2010 он гэдэг чи одоогоос 14 жилийн өмнө юм уу? За Монголын үндэсний бүхэн холбоо манус одоо пэйж хөгжүүлэл за барилдааны одоо сонирхолтой бичлэгүүд яг энэ цаг үед одоо энэ сошиалд идэвхтэй байдаг хүмүүст Монгол бүхийг одоо сурчлан таниулж сонирхол татхууц одоо ийм ажлуудыг бол хийгээд эхлүүлсэн. Энэ нь бол нэлээд үр дүнтэй болж байгаа бас харагдаж илээ. За тэр хойно эндэрч сууж байгаа ган төмөр гэдэг Довдонгийн ган төмөр гэж аймгийн одоо харцаг золтой
Баяулгийн аймгийн Ногоонуур сумын харьяат одоо ийм залуу байгаа. За бүгчүүдийн дунд бол одоо Ко гэдэг одоо нэлээ тийм ярьдаг. Коро Оптикал гэж. Коро Оптикал компани бол бас олон бүгчүүдийг дэмжиж тусалж ганц үндэсний бүх гэлтгүү одоо жодоо бөхөр эндэрт сууж байгаа. Бачаргалгой байна. Жодоогоор үндэсний бөхөр одоо олон залуучуудыг бас амжилтанд хүрэхэд дэмжиж тусалсан. Үндэсний спорт өв соёлоо одоо дэмждэг энэ мундаг залуу байгаа. За аймгийн Арслан Баттогтох хатан зэрэгт хоёрын барилдаа юу болсон болоо? За өнөөдрийн барилдааны төрөө бүхийн шагналыг л ивент тэтгэж байгаа юм байна. Ган төмөр. За энэ сууж ийн. Жудоо үндэсний хөхөд одоо бас хөнгөрөлт хийсэн ийм залуу байгаа. Тэгээ ган төмөрдөө бас нийт Монголын бүгчүүдийн өмнөөс баярлалаа. За Монгол Улсын ардын багш үндэсний бүхэн холбооны дэд тэргүүн болжны багштай хамтсуулж байгаа харагдаж байна. За Туваагийн бүгчүүдийг бас бүхэн өргөөнд ирж барилдах, сар шинийн барилдаанд ирж барилдах гээд бүх асуудлыг бас ивент тэтгэж одоо зохицуулсан гэж сонссон. За Өвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Өвсгөлийн хүчтэн дэвжээний бүх аймгийн арцаг, аймгийн зан Жавзан дулмын хатан зэрэгт аймгийн Арслан Баттогтохоор 2 давлаа. За 2005 онд одоо Монголын үндэсний бүхэн холбооны дэргэд аймаг зэргийн цэлтэй өвчүүдийн зөвлөл гэж байгуулагдаад одоогийн улсын хурлын гишүүн Сэддэр жахлаад аймгийн Арслан Оргил Санчир Төвшинбаатар олон хүмүүс одоо нийлээд аймаг зэргийн цэлтэй өвчүүдийг шинэ шатанд одоо гаргаж ирж хөгжүүлэх ийм одоо ажлыг их үр дүнтэй хийж исэн. 7 хоног болгон барилдаан зохион байгуулна. За тархимдаа ард нь гараад хавраа дутуудсан. За тахимдч дөрүүлээд араас нь хөөж хавраад барьц задарчлаа. Аймгийн Арслан Буян тогтох аймгийн зам Батэрдэн 2. За шахад татаа дутуудсан аймгийн зам их жаргал зөрөөд өөрийг хавраад дайрцсан. За түрүүний шахад татаа л одоо мундаг дутуудсан да. За Төв аймгийн харьяат аймгийн Арслан Баярбаатар аймгийн зам их жаргалаар 2 давлаа. Сумын зан цолноос Төв аймгийнхаа баяр наадам шууд төрүүлж аймгийн Арслан цол үрдсэн. Чөлөөтгөө олон улсын хэмжээний мастер Монгол Улсын харцаг Баатар Чарцгийн одоо шамдрын нэг аймгийн Арслан Баярбаатар, Болоржови Отгонбаатар гэдэг олон бүгчүүд байгаа Төв аймгийн харьяат. За шууд дамжуулалтын ивент гэгчээр чанарыг бүтээж дэлхийд тэргүүлийн өрөөтэй тэний бишиг компани ажиллаж байгаа. За 2006 онд аймаг зэргийн цолтой өвчүүдийн барилтаа маань тогтмол болоод за сонирхол татхууцаас болж ихэлслээд за ер нь бол бүхийн тоо багтгаа байсан. За тэгээд нэгийн давааны одоо эхлэхийн өмнө нэг цагийн өмнө Монгол бүхийн өргөнд ирсэн залуучуудаа хооронд нь нуглаад давсангийн одоо аймаг зэргийн цолтой өвчүүдийн барилдаанд оруулдаг. За тэр барилдаанд маань залуучууд бол ер нь торгуулийн барилдаан гэж нэр өгсөн байсан. За ингэж гоё хавирдаг. Төв аймгийн Баян сумын харьяат Дүнжин гаруй дэвжээний бүх аймгийн Арслан Батцөх, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн Арцах Сэрчин хүүгээр 2 давлаа. За энэ хавирах мөхийг олон хувилбараар хийдэг. Сая бол нааталт алхаад мордоо мултрангууд залгаа цааталт нь хавирдсан. За тэр барилдаанаас бол одоо сумын зан цолтой өвчүүдийн барилдаа үүссэн гэж хэлэхэд буруутахгүй. За тэр маань сүүлдээ бол 30 байсан 40 60 болсон бүр 100 гарсан. За тэр одоо торгуулийн барилдаанд барилдаад аймаг зэрэгт аманд гарахын төлөө одоо барилдаж эхэлж исэн залуучууд дундаас 2010-ад оны их үе одоо алдар цолтой энэ олон том бүгчүүд төрөн гарсан ийм одоо түүхтэй байдаг. За аймаг зэргийн цолтой өвчүүдийн зөвлөл байгуулагч эхлэхэд бас ТV-с телевиз аймаг зэргийн цолтой өвчүүдийн барилдааныг анх удаа орон дээр шууд гаргаж эхэлж ирсэн. За аймаг зэргийн цолтой бүгчүүд маань зөвлөл маань одоо үндэсний томоохон компаниудын реклам зар сурталчилгаанд бас нэлээд төлхөө оролцож тэднийг бас одоо Монгол бүгдөө татан оролцуулж эхэлсэн. За тэр цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл одоо явж байгаа барилдаанууд бас бий.
Талах чихрийн хэвийн боовны баяр гэх мэтчлэн байна. За яг энэ цаг үед бол улс аймгийн алдар золтой хөгчүүдийн барилдаан 128 бүхөөр одоо болдог болсон үед одоо аймаг зэргийн золтой хөгчүүдийн барилдаан сард ядч л одоо 2 болж байхгүй бол бас за 2 багтаа яат ингээд бас зарим нь бодож иж магадгүй. Ер нь бол аймаг зэргийн золтой хөгчүүдийн барилдаан 2-оос доошгүй болж ижил одоо залуучууд өсөж хөгжин оролцсон. За тэгээ тогтмол оролцох барилдаантай байна гэдэг бол өөрөө бас хүний зорилготой бэлтгэлтэй одоо байлгана. За энэ цаг үед одоо нэг бүх за доор тэр 2 гар зэрэг хэлэг бариад байгааг бас одоо тавилахгүй болохгүй. Ойлоо зүгээр барьц тавилцчлаа аймгийн Арсланбаат гэрэл аймгийн зан төрдөгт 2 баруун дан шууд университет барилдаа эхлээд толгой зөрсөн. За хөлийн цэцэр Завхан аймгийн Нөмөр сумын яриад аймгийн Арслан баяр сайхан ажиллаж байна. Баяр жавхлан гардын төрс ах. За Улаанбаатар хотод байр түрээслээд фитнес бүхэн бэлтгэл за тэгээд шаардлагатай амин дэм за тэгээд идэх өмсөх гэл ингээд явхад бол нэг залуугаас одоо бүхэн төлөө бүх болох гээд одоо хөдөлмөрлөж байгаа. Одоо зүгээр энгийн одоо нэг хинч үз ямар золтой байж болно одоо нэг залуугаас бол одоо ингээд тооцохоор тодорхой хэмжээний одоо зарлага гаргана. За үндсэн зорилго нь бол одоо бэлтгэлээ хийх, дараа нь барилдаанд оролцсон сайжрах. За барилдаанд бол одоо оролцсон хүн бол за бүхэн өргөнд бол болж байгаа заал тэмхийн барилдаа одоо алгасахгүй тогтмол барилдсан хүн бол тэгээд ер нь одоо өсөж одоо хөгжиж идэг. Нэг барилдаан бол одоо баг 1 сарын бэлтгэлтэй ч одоо дүүцгүүс юмыг одоо хүнд өгдөг. За толгой зөрүүлээд хавраа дутуудсан Эрхэн баяр. Ховдын базар сад гэдэг чинь бас шуудган дээрээс энэ хавхгат л барилдаг юм шүү дээ. За Эрхэн баяр харин лавхан дараад авсан мэн гуйдчлаа тэр жигээр нь сэжиж чангараа тэрэн дээрээ гуйдуулчлаа. Булган аймгийн Могод сумын хариат аймгийн Арслан Эрхэн баяр Ховд аймгийн зам базар садаар 2 давлаа. За сэжэн дээрээ одоо энэ чангараад гуйдуулчлаа да. Зүрүүлээд шуудгийнхын барьцыг халаа тавьсан баруун гарынхын Томбратсан аймгийн зан төрдөгт аймгийн Арсланбаат гэрлийг за Батгэрлийн баруун гар бас шуудгны барьцтай байгаа. За 3-ын даваанд аймгийн урт зарслангууд ам аваад эхэлсэн. За дээр нь цаа тал руугаа маягтай гарцсан юм байна да толгой. Энэ бол бас хэцүү байх гарах. За сэжээ гараад ирлээ дээ. Хамгийн хурдан одоо шийдэгдэх болов гэж хэлсэн барилдаа. Хамгийн сүүлийн 2 барилдаанд л үлдсэн байна. Аймгийн зам Батэрдэн аймгийн Арслан буян тогт 2-ын барилдаа. Илэг үсэнжигний өрцтэй аймгийн зам Батэрдэн төрээл яваа. Буян тогтхыг бол одоо 2 сануулсан. Аранга аймгийн их тамир сумын хариат аймгийн Арслан Уйсникагийн Батгэрэл Говьолтой аймгийн хариат аймгийн зан төр тогт 2-ын барилдаанд зүүн шуудган дээрээс эхлэх юм байна. За аймгийн Арслан Уйсникагийн Батгэрэл 2011 оны аймгийн Арслан одоогоос 13 жилийн өмнө аймгийн Арслан зал үрдэж исэн юм бүх хөлөг дэвжээ турбо транс дорны зас компаниудын нэр дээр барилдаг
87 онд төрсөн. За Говьалтай аймгийн Халиун сумын яриат аймгийн зан Даваанаас ингийн төр тогтох. За аав нь бол аймгийн Арслан цолтой бас Монгол Бүхий өргөөнд барилдаж байсан юм бүх. Абаазан сан хилчийн спорт хорооны нэр дээр барилддаг. За 2019 оны аймгийн начин, за 24 оны аймгийн зан Налах дүүргийн баяр наадамд үзүүрлэж аймгийн зан цол урдсан юм бүх. За би түрүүн бол үндэсний спортын 4-р их наадам гэдээ ярьж байсан. Үндэсний спортын их наадам бол 4 жилд нэг удаа болдог. За Монголын спортод бол одоо спартакиад наадам гэж, бүх ард түмний спартакиад гэж бас 4 жилд одоо нэг удаа болдог. Яг тэрнтэй адилхан одоо үндэсний спортын их наадам гэж бол бас 4 жилд нэг удаа болдог. За үндэсний бүх сур шагаа нас гадна одоо маш олон төрлийн одоо спортуудаар болдог. За мордсон толгойтой талдаа дайрч мордоо дутуудсан. За уран уургач, бугуулчин, эмнэг сургагч. За тэгээд бүх одоо бүстэй зохион байгуулад хамгийн сүүлд нь бол одоо хүү долоо удагт нүүдэлчин фестивал гэж болдог болсон. За тэгш барьсан чилжиж байгаа юм байна хоёр бүхэн барилдаа. За ер нь бол бас бөөрөнхий тэмдэгтэй байж болох одоо тэрэнд их ойрхон байсан ийм бүх шүү аймгийн Арслан бас Никагийн бат гэрэл. За баруун талдаа тэгш барьсан дээрээс дайрч мордоо дутуудсан, нүүрний урдуур гар гаргасан. Босгосон бусгаан дээр нь дагаад тахимдсан. За барь задарсаа хоёр бүх. За 12 дугаар сарын 25-нд Хинтээ аймгийн Бор өндөрт боржгон дэвжээний 30 жилийн зориулсан Уурхачтын баяр гэж бас томоохон барилдаан болж 64 бүх барилдах юм байна. Боржгон дэвжээ гэж ер нь бас 90-ад оны дунд үеэс Минд ой гэдэг одоо багштай саамчуудаа үндэсний бөхөр боржгон дэвжээнийхэн гэж бүхэн ертөнцид бас гарч ирж ирсэн шүү. Олон залуучууд. За Гүрс Оронзон Арслан одоо хамгийн түрүүнд л орж ирж нэр нь Атхан зөрөгт Гүрс Оронзон. За Дундгой аймгийн Эрдэнэт сумын яриад одоо ТВ-с телевизийн тайлбарлагч Сэдвийн Батнаас нь ч бас ер нь боржгон дэвжээний Батнаас нь гэж барилдаж ийсэн. За 25-нд бол одоо 30 жилийнх нь болсон. 95 онд л одоо байгуулагдсан ийм дэвжээ юм байна да. За 98 онд Өсвөрийн үндэсний хүү улсын аргууд дээр боржгон дэвжээний Гүрс Оронзон гэж төрүүлж ийсэн. Говьалтай аймгийн Халиун сумын яриат аймгийн зан төр тогтох Аранга аймгийн Ихтэмэр сумын яриат аймгийн Арслан бат гэрлээр хоёр давлаа. За Төмөн цогтын буян тогтох Сайхны Батэрд нь хоёр үлдсэн. Монгол бүхийн түүхэнд одоо хамгийн олон улсын золтой бүх төрж гарсан нутаг Булган аймгийн Сайхан сум. За Сүхбаатар аймгийн Төмөн цогт сумын яриат аймгийн Арслан буян тогтох хоёрын барилдаа эхэлсэн. Буян тогтох шуудганы барьсан дээрээс хаалсан зүүн дээр зүгээр энэ дэр морддгийн бол өндийвэл дайраа мордчих магадгүй. За тэгэл унсаа хонь унлаад ихгүй бол энэ их хурдтай эрэмгийн зоригтой дайчин барилдах хүн бол бас аюултай. Заалсын сөөний барьсан дүрсэндээ барьцны хувьд ч одоо баглж болох бүхэл барьцсан төрлөө. Сүхбаатар аймгийн буян тогтох сумын яриат Жавхлан дэвжээний бүх аймгийн Арслан Төмөн цогт сумын яриат Жавхлан дэвжээний бүх аймгийн Арслан буян тогтох аймгийн зан Батэрднэр хоёр давж Азтай залуус 12 дугаар сар аймаг зэргийн золтой 256 бүхэн барилдааны 2-ын даваа өндөрлөлөө үзэгчтэй. За тун удахгүй 3-ын давааны сонирхолтой барилдаануудаар үргэлжлэнэ.